Америкийн социологч Эммануэль Валlerштайн ертөнц системийн онолууд гэж бий болгосон. Тэгээ энэ онол бол өнөөдрийн дэлхийн ертөнц яаж эргэж байгааг тайлбарлаж чадж байгаа хамгийн сайн онолуудын нэг. Өөрөөр хэлбэл Монгол хүн яг яаж амьдраад байна? Яагаад дэлхийн ертөнц ийм их тэгш бус байдалтай байна? Яагаад Монгол хүн Испани хүнээс хэд дахин бага боломж эдэлж байна? Яагаад Шри Ланка хүн Герман хүнээс хэдэн 100 дахин бага эрүүл мэнд боловсрол тэтгэр ажил хөдөлмөрийн хувьд бага боломж эдэлж байна? Яагаад Африкийн Сомалиа улсын хүн Швейцар эсвэл Норвег улсын хүнээс одоо хэд дахин бага боломж эдэлж байна гэдгийг тайлбарлана гэсэн үг. Тэгээ энийг авч үзэхийн тулд маш хурдхан бид нэг тийм өмнөх түүхийн ойлголт руу буцах хэрэгтэй. Энэ бол хүйтэндээ 9 системийн онолыг тайлбарлахын тулд тэр хүйтэн дайнаас үүдэлтэй 1-р, 2-р, 3-р ертөнцийн орон гэсэн энэ ойлголт руу орох хэрэгтэй болж байгаа. Тэр хүйтэндээ ингэж ерөнхийдөө маш товчхондоо бол дэлхийн 2-р дайн дуусаад дэлхийн 2-р дайнд хүн нэгнээ хөнөөхөө болоод оронд нь үзэл суртлын дайн бий болчихж байгаа явдал шүү дээ. Тэгээ ерөнхийдөө 1990 он хүртэл үргэлжлээд энэ нь дэлхийн ертөнц ерөөсө хоёр лагерт хуваагдчихж байгаа. Нэг нь бол барууны капиталист лагер, нөгөөх нь зүүнний социалист лагер. За тэгээ энэ хоёрын алиндч багтахгүй байгаа нь одоо юу гэдэг Африкийн орнууд, Латин Америкийн орнууд гэсэн үг шүү дээ. Энэ хоёр тип бол ерөнхийдөө энэ хоёр лагерын аль алинд нь орохгүй байсан ийм цаг үе. Тэгээ 90 он болоод ерөнхийдөө янз бүрийн бодогчид бол ном бичсэн. Тэр одоо юу гэж задлан тунхагласан бэ гэвэл капитализм ялчлаа, ингээд түүх дуусчлаа гэж зарласан байхгүй юу? 90 онд нөгөө зөвлөлт талбайд улс нуруу унахад. Тэгээ яагаад ингэж юм гэхээр ерөөсөө Хегел бол түүхийг хөгжлийн үе шат гэж үзсэн. Тиймээс түүхийн төгсгөл гэж тунхагласнаар юуг тэр цаанаа өгүүлж ийн вэ гэвэл үүнээс цааш одоо газар үгүй гэдэг шиг үүнээс цааш түүх үгүй. Яагаад гэвэл хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрчлээ. Капитализм бол хөгжлийн хамгийн өндөр түвшин. Тийм капитализмаас цааш одоо хамгийн сайн онол гэж байхгүй. Капитализмаас илүү хүн төрөлхтнийг хөгжүүлэх юм улс төрийн үзэл гэж байхгүй. Тиймээс ингээд түүх дуусчлаа гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд эндээс 1-р ертөнцийн орон гэсэн ойлголт гарч ирсэн. 1-р ертөнцийн оронд хэн багчж ийн гэвэл барууны орнууд болох Америк, за тэгэл Франц, баруун Герман, Япон, Австрал гэсэн одоо хамгийн өндөр хөгжсөн гэгддэг энэ орнууд багтж байгаа. 2-р ертөнцийн орн болж хувирсан нь бол пост коммунист буюу зөвлөлт задрын унснаас хойш одоо бий болсон улсууд жишээлбэл Орос байна, Хятад багтаж байлаа. За Хятад одоо гарчих шив дээ. За тэгэл зүүн Европ жишээлбэл Унгар, Польш гэх мэт улсууд бол 2-р ертөнцийн орн болсон. За Монгол бол 1990 он хүртэл өөрөлдвөл социалист байх үедээ 2-р ертөнцийн орн байсан болвол 90 оноос хойш маш их тэгш бус байдал ядуурал тэгээд дотоодын нэвтрэгдүү одоо улсын төсөв орлогоос ахуулаад ямар ч экспортгүй тэгэл дан импортоос бүрдсэн гэдэг. Тэгээ энэ бүх үзүүлэлтээр бол 3-р орнд багтсан. Тэгэхээр 3-р орнд хийн багч юм гэхээр хамгийн ядуу орнууд орсон. Өөрөөр хэлбэл Африк төв ерөнхийдөө тийш чигээр орсон. Сомалиа, Нигерия, Кения, Этиопия ч гэдэг юм уу. За тэгээд Латин Америкийн орсон Парагвай, Уругвай, Чили, Аргентин,
За тэгээд Монгол, Афганистан, Иран ч гэдэг юм уу. Энэ ядуу буурай орнууд 3 дахь ертөнцийн орнууд болж ингэж тогтсож байгаа юм. За ингээд дэлхийн ертөнц 1, 2, 3 дугаар ертөнцийн орнууд гэж тогтлоо. Эндээс Wallerstein өөрийн ертөнц системийн онолоо гаргаж ирсэн. Wallerstein ерөнхийдөө энэ дээр судлаа 3 яг энэ хүрээг тодорхойлсон. Нэгт яг дэлхийн бөмбөрцөг гэж ер нь авч үзвэл үндсэн тэр гол хэсэгт байгаа буюу нэгдүгээр орнууд болох энэ хамгийн өндөр хөгжингүй орнууд байна. Америк, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц ч гэдэг юм уу. Гэтэл ахаад дэлхийн зах гэсэн хүрээ гаргаж ирээд энд бол нөгөө тэр Бразил, Хятад, Орос, Мексик гэсэн нэг 2 дахь том одоо зүүн Европ энэ төр. За тэгээд дэлхийн хамгийн зах буюу одоо нөгөө монголоор бол одоо гэр орооллын хэсэг гэдэг шиг л бүр хотын зах бүр тэр балар хол газар хүрээ хэн хамаарч ин гэвэл нөгөө Афганистан, Монгол, Иран, Сомали, Африк, Латин Америк гэсэн ядуу буурайнууд бол багч байгаа. За энэ дээр үндэслээд яах гэж ингэж тодорхойлоод ин гэвэл Wallerstein ингэж байгаа юм. Энэ цөмд байгаа орнууд загт байгаа орнуудаа мүлжиж баяждаг юм аа. Ингэж улам бүр баяждаг юм. Энэ голд байгаа өөрөөр хэлбэл энэ хөгжчихсэн орнууд, энэ баян орнууд нөгөө ядуу орнуудаа, нөгөө хөгжөөгүй орнуудаа яаж мүлждэг вэ гэхээр түүхийн эдийг нь хамгийн хямд үнээр худалдаж авдаг. Тэгээд тэр орнуудыг улам их ядууруулдаг. Хамаг л уулууд, хамаг л кофений түүхийд, хамаг л шоколадны түүхийд юу байдгийг бүгдийн дандаа Латин Америк, Африк, Монгол ч гэдэг юм уу. Энэ бүх орнуудаас аваад тэгээд улам их баяжаад идэг. Улам их баян нэгдүгээр ертөнцийн орн гэдгээ баталгаажуулаад идэг гэсэн. Өөрөөр хэлбэл Марксийн онолыг шууд ашигласан гэсэн. Маркс юу гэж хэлсэн гэхээр капиталистууд пролетар буюу ажилчин ангийг хөдөлмөрийг нь мүлжөөд идэг. Маш их ажилуулад амьдралынх нь хамаг цагийг өрүүлээд хамаг бие хааг нь өвдтөл өдөр шингүй ажилуулад хамаг бүтээмжийг аваад хамаг бараа бүтээгдэхүүнээ хийлгэснээ тэр үүссэн бараа бүтээгдэхүүн одоо үнэт зүйл эцсийн бүтээгдэхүүний зөвхөн өчүүхэн хувийг нь буцааж цалин хэмээн өгдөгөө гэдгийг томьёолж гаргасан. Тэгээ үүнтэй адилхан Wallerstein яг энэ капиталистууд ажилчин ангийг мүлжиж улам их баяжиж ажилчин анги улам их ядуурдаг шиг баян орнууд энэ ядуу орнуудаа түүхийн эдийг нь Марксийнхаар бол хөдөлмөрийг нь гэсэн үг авч маш хямд үнээр өөрөөр хэлбэл ашиггүй байдлаар өөрөөр хэлбэл мүлжиж гэсэн үг. Тэгвэл бүгд хуулийн дагуу ингэж улам бүр тэгш бус байдалд хүрдэгэ. Ингээд бүх нээлтүүд, бүх амжилтууд нөгөө л баян орнууд их болдог гэсэн. Одоо юу гэдэг нь дашрамт хэлэхэд Италийн социологч Вильфредо Паретогийн 80-20-ын зарчим болвол дэлхийд даяар монголчдэр ер нь их алдартай олон хүнд хүрсэн байдаг. Тэгэхээр 80-20-ын зарчим гэж юу хэлдэг вэ гэхээр ерөөдөө 80% нь нэг 20%-аас шалтгаалаад цаашаа явцдаг. Тэр 20%-ийн үр дүн болвол тэр 80% мүлцсний илрэл гэж Парето бол элитийн зарчмаа гаргаж ирж байгаа шүү дээ. Ягаад гэвэл өөрөөр хэлбэл тэр дэлхийдээс 195 орн байлаа гэж үзэхэд 39 буюу 20% нь нөгөө 80% буюу 160 гаруй улсаа мүлжиж тэднийг тонон дээрэмдэж ямар нэгэн замаар тэднээс үр шим хүртэж
илүү болдог. Баян болдог гэсэн баггүй юу. Тийм учраас бүх Оскар, бүх Нобелийн шагнал, бүх том шинэ нээлтүүд дандаа л аль хэдийн хөгжчихсэн баян орнуудаас буюу Америкээс, Германаас, Франц, Испани, одоо Европ, эсвэл Англи, Австрали юу гэдэг эднээс л дандаа төрнө. Хизээч Сомалиагаас нэг уран зохиолын Нобелийн шагналтанд төрөхгүй. Хизээч Монголоос нэг хими эсвэл физикийн том Эйнштейн шиг нээлт хийх том хүн төрөхгүй. Хизээч тийм үү Боливиагаас нэг том Оскарын шагналтанд төрөхгүй болчихж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл энэ арт түмэн муудаа арчаагүй дээ, чадваргүй дээ, авьяасгүй дээ биш. Яг тэгвэл ийм тогтолцоонд орчихсан байхгүй юу та. Тэр бүх зүйлсийг хийх цагаа амьдралаа арай гэж авч явхад багл амьд явахын тулд тэмцэхэд затцуулчихж байгаа байхгүй юу. Монголд автобусанд яаж юмаа хулгаад алдахгүй нэг цаг, 2 цаг энэ нэг өвлийн үтэнд автобусанд багтаж чихээд бариулнаас нь бариад унахгүйхэн шиг явах вэ гэсэн амьдрал өрнж яхад эсэргээрээ хөгжсөн орнуудад жишээлбэл баруун Европт бүх хүн сууж явах ёстой тийм үү. Тэнд бол ядчил нүрээ будна, номоо уншин, хийж амжаагүй байгаа ажлаа хийгээд амьдраад явдаг байхгүй юу. Энэ мэтээс ахуулаад ийм тогтолцооны тэгш бус байдал гарчихсан учраас өөрөөр хэлбэл бүх амжилтууд дандаа л нөгөө л нэг баян орнуудынх болно. Ядуу орнууд харин улам бүр ядуурсаад л байх болно гэдгийг болгож та юм. Яг Марксийн капитализмын шүүмжтэй адилхан хийсэн, тогтоосон. Энэ яг адилхан. Өдөр тутмын жишээнээс бол би хардаг, мэдэрдэг, та охин ч гэсэн мэдэрч байгаа. Одоо юу гэдэм би олон улсын найзуудтайгаа цуг ийш тийш Германы хотуудаар энэ төр аялдаг. Тэгэхэд нэг удаа аялж явж байгаад нэг савлуур бэлдээд тэрэн дээр тоглоцгоож ирсэн. Тэгсэн чинь яг нэг Таиланд, Итали хоёр найз маань сууж явах тэр ээлжин дээр савлуур нь осолдоод гуяа яраад цус алдаад гэмтчихсэн. Тэгээ би тэгэд тухайн хотын тэр Германы эмнэлэгт үзүүлээд жижиг мэс ажилбар хийлгээд шарахын цэвэрлүүлээд боолгоод ингээд эмнэлгийн үйлчилгээ авсан. Гэтэл тэр Итали хүнээс найзаас маань мөнгө аваагүй ягаад гэвэл Европ хүн учраас үнэгүй. Гэтэл Таиланд найзаас маань 300 евро буюу Монголоор 1 сая төгрөг нэгсэн. Ингээд бүр хачин болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яг адилхан хоёр хүн яг адилхан байжгаад яг адилхан гэмтээд яг адилхан эмнэлгийн үйлчилгээ авсан. Гэтэл нэг нь үнэгүй, нөгөөх нь 300 евроны төлбөр төлөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Европын бус хүн үргэлжил хоёр дахьч гэдэг мэдрэмж мэдэрнэ. Америк биш хүн үргэлжил хоёр дахьч буюу одоо гол хүн биш гэсэн мэдрэмж мэдэрнэ. Хаач байсан, юун дээр ч байсан. Их сургуульд орох боллоо. Хэрвээ Европынх гэвэл том одоо Оксфорд, Англи, Лондон дох их сургуулиудаас ахуулаад л 10,000 евро дотор багч чинь, паунд дотор багч чинь. Гэтэл хэрвээ чи Европ хүн биш бол чи 20-с дээш мянган паунд төлөх ёстой. Германч гэсэн би адилхан 6 сар тутамд 1500 евро төлдөг. Гэтэл Герман оюутнууд за бүр Германа боли Итали, Испани бүр 100 Европын оюутнууд хүсэл үнэгүй сурдаг. Гэтэл над шиг хөөхий Шри Ланка, Энэтхэг, Латин Америкийн Никарагуагийн охин үртэл
маш их цагаар ажиллах хэрэгтэй болдог. Ингээд нөгөө төлбөрөө төлөхийн тулд маш их ажиллана, хичээлээ таслах хэрэгтэй болно, шөнөөр ажиллана, өдөр нь хичээлдээ суугаад ч толгой тархин ажиллахгүй. Ингээд хичээлийн сургалгын ялгаа хүртэл гардаг. Тийм. Өөрөөр хэлбэл Европын бус хүн Европ хүнээс 2 дахин биш, бүр хэд дахин хүнд ачаа үүрдэг. Хэд дахин хэцүү амьдралаар амьдардаг, хэд дахин их ажиллах, хэд дахин их зовох хэрэгтэй болдог. Зүгээр нэг аялах гад аялал дээр жишээ авбал одоо юу гэдэг Испани паспорт гэхэд 160 гаруй оронд визгүй аялах боломжтой. Ирланд хүн болоод төрсэн бол 180 орноор визгүй аялах боломжтой. Зүгээр л онгоцны тэгтээ аваад яваад өгнө. Ямар ч асуудалгүй. Гэтэл Монгол хүн аялж чадахгүй байгаа нь муудаа, арчаагүй дээ, залхуудаа мөнгө олж чадаагүй дээ, аялж чадахгүй байгаа юм биш шүү дээ. Тийм, виз нь гардаггүй. Виз нь маш хэцүү. Монгол гэдэг нэрийг сонсоод эсвэл одоо юу гэдэг Африк, Сомалиа, Афганистан гэдэг нэрийг сонсоод бүх хүмүүс шижгэлдэг. Хэдий хуульчлаагүй, ийм ялгуудлан гадуурхалт, ийм дэс дараанд оруулаагүй ч гэсэн энэ хуулийн бус аргаар ийм дэс дараанд ирэмбэнд орчихсон. Тэгэхээр Монголын төр бол үндсэндээ элчингүүдэд баярлж явах ёстой. Монголын төр Солонгосын элчинд баярлах ёстой. Яагаад гэвэл Монгол бүх хүмүүс гадагшаа явах хүсэл сонирхолтой болсон. Биеийн тэнд байгаа гэдэг сэтгэл зүрх нь аль хэдийн гараа явчихсан. Бүгд виз мэдүүлнэ. Том жижиггүй залуу хөгшингүү Солонгосын виз мэдүүлнэ. Солонгосын визэн тэг гардаггүй байхгүй юу? Солонгосын визэн татгалцсан учраас Монголдо байгаад гэдэг Монгол гэдэг улсыг нэг улс шиг хүн амтай байлгадаг байхгүй юу? Тийм учраас Монгол улс Солонгосын элчинд баярлах хэрэгтэй. Хэрвээ Солонгосын элчин бүх хүнд виз өгчихсөн бол тийм үү? Эсвэл өөр улсууд Монгол хүмүүст ямар ч асуудалгүй виз өгөөд идэг байсан бол Монгол бүх хүмүүс гараа явчих байсан. Тэгээ Монгол бүр эзэнгүү бүр баларх байсан. Тийм учраас хүмүүс Монголд байгаад байгаа нь виз нь гарахгүй байгаад байгаа байхгүй юу да. Тиймээс Монголын төр элчингүүдэд баярлах ёстой. Улс шиг харагдуулж байгааг нь. Тий. Тэгэхээр 3 дугаар ертөнцийн орнууд яаж муухай доошоо орж ийн вэ? Өнөөдөр 1-р ертөнцийн орнууд яаж дэлхийн ертөнцийг жанжилж ноёрхож байна вэ? Австрали улс зүгээр нэг жил 100 хүн одоо хар ажилтан авнаа гэж ажиллах хүчин хэрэгтэй болоод визээ Монголд нээлттэй болгонгууд Монгол хүмүүсийн мөрөөдөл болж хувирдаг. Зүгээр Австралид очиж хар ажил хийх гэдэг бол Монгол хүний мөрөөдөл болж хувирдаг. 3 дугаар ертөнцийн орн гэдгээрээ хүмүүс яаж амьдрах нь өөрөө тодорхойлогдчихж байгаа байхгүй юу да. 1-р ертөнцийн орн гэхээр хүмүүсээс яаж аялах нь үртэл тодорхойлогдчихдаг. Бид нэр ингээл олон улсын оюутнуудын танилцах үзлэгдээд сууж агаад тэгээ нэг нэгээр хэлж байгаа. Би Монголоос ирсэн, би Хятадаас ирсэн, би тэндээс ирсэн, эндээс ирсэн гэд. Тэгэл нэг залуу би Англиас ирсэн гингүүд бүгд гэдэг байхгүй. Нүүрэн дээр нь бүр илт болдог. Тэнд ямар ч онцгой зүйл болоогүй байна. Тэ? Хин нэгэн алдартай ирээ суучаагүй байна. Хин нэгэн том гавьяат ирчээгүй байна. Хэний ч мэдгүй бүгд хоорондоо танилцж байгаа шинэ хүмүүс ахад би Англиас ирсэн. Эсвэл би Америкаас ирсэн. Би Испаниас ирсэн гингүүд бүгд уулга алдцгаадаг байхгүй юу? Тэрийг хүсэл ажиглахад өнөөдрийн Валерштайны дэлхийн ертөнц системийн онол бол ямар хүчинтэй онол уу гэдэг бол надад үргэлж санагддаг. Тийм. Тэгэл
гадаад явсан монголчууд ерөнхийдөө яаж тэндээ үлдэх вэ гэсэн асуудалтай болчдөг. Тийм. Зөвхөн монголчууд биш, ер нь 3 дугаар ертөнцийн орнууд, Афганистан хүмүүс бүгд, Энэтхэг хүмүүс бүгд, Боливи хүмүүс бүгд, Нигери буюу одоо Нигер хүмүүс бүгд, Сомалийн хүмүүс бүгд яаж нэг Ирландд очисон бол, Германд очисон бол, Америкт очисон бол энэ улсын иргэн нь олчих вэ? Яаж энэ паспортыг авах вэ гэдэг. Яаж нэг ажлын виз олох вэ? Арай гэж Солонгос явсан бол худлаа үнийн бичиг баримт төсдүүлээл одоо яад энэ хэл мэл сурч гэдэг юм уу? Тэгэл явж байгаа штэ. Тэгээд жил 2 жилийн дараа яах вэ? Яаж ажлын виз олох вэ? Тийм болохгүй болоод харлан даа гэж сочж байгаа штэ. Яаж одоо Швейцарын виз авах вэ? Айриш хүнтэй суугаад Айриш паспорттай болох уу ч гэдэг юм уу. Тэгэхээр 3 дугаар ертөнцийн орнууд бол ямар их доошоо ордгоо. Энийг бид мэддэггүй, мүлжигдэж чинь бид ингэж хүн ясаар амьдарч чадахгүй, хүн одоо яг боолчлолын нийгэм гэдэгтэй адилхан энэ капитализмд харагдахгүйгээр бид боолчлогдож байгаа дэндүү эренб зиндаанд орж хүн ясаар амьдарч чадахгүй, хүний эрхэм чанараа алдсан байгааг хардггүй ерөөсөө. Энд бол бид дэндүү тэгэхээр сүүлд нь дүгнж хэлэхэд ядуу орн гэж ерөөсөө байдаггүй. 1-р ертөнцийн орнууд баян орнууд, 3-р ертөнцийн орнууд ядуу орнууд, Латин Америк, Африк, Монгол, Афганистан тэр ядуу орнууд. Гүү ядуу орн биш байхгүй юу та? Хамаг энэ бүх кофе шопуудын кофе, энэ Starbucks-ийн мянган сая хүн дэлхий дээр үйлчлүүлж байгаа энэ кофе хаанаас юм? Латин Америкаас, Африкаас штэ. Түүхий эдэн дандаа эднээс. Энэ их мянган тонн нүүрс, алцэс хаанаас уу? Дандаа ядуу гэж хэлээд байгаа энэ орнуудаас штэ. Монголоос штэ. Тэгэхээр энэ орнууд чинь 3 дугаар ертөнцийн орнууд бол ядуу орн биш байхгүй юу да? Харин мүлжигдсэн орнууд. Тэр 1-р ертөнцийн орнууд буюу дэлхийн цөмд байгаа хамгийн баян гэгдээд байгаа энэ хөгжингүү орнууд чинь бусад орнуудаа 160-аад орноо мүлжиж, тонож, дээрэмдэж ингэж баяждаг байхгүй юу та? 3 дугаар ертөнцийн орнууд мүлжигдсэн орнууд. Тэрнээс ядуу орнууд биш. Мүлжигдж байгаа учраас яг Марксийн капиталистууд ажилчийн ангийг яаж мүлжихтэй адилхан хамгийн гол нь ажилчийн анги тэрийг мүлжигдж байгаа гэдгээ ухаардаггүй шиг. Өнөөдөр 3 дугаар ертөнцийн орнууд ухаардаггүй байхгүй юу да. Тэгэхээр Валленштайн болвол Марксийн одоо юу гэдэг нэг үйлдвэрт нэг тогтолцоонд болж исэн асуудлыг дэлхийн ертөнц энэ дэлхий гэдэг бөмбөрцөг дээр авч үзээд дэлхийн бүх улс орнууд хүнээсээ хамаарч тухайн хүн тэгж амьдраад байгаа биш. Харин улс орноос тогтолцооноос хамаарч ингэж амьдраад байгаа. Ингэхдээ тэр хамгийн хөгжсөн баян орнууд чинь ядуу орнуудаа мүлжиж тэгж улам бүр өөрсдийнхөө амжилтыг баттгаж улам их капиталистууд баяжиж ажилчийн ангийнхаа улам их ядуурдаг шиг ядуу орныхан улам их боломжгүйдэж баян орнуудынхан улам их боломж эдлэх юм аа. Өөрөөр хэлбэл Америк хүн Америкта ямар ч асуудалгүй төлбөрөө төлөөд сурчих нь хамгийн шилдэг Harvard, MIT юу гэдэг том сургуулиудаа асуудалгүй сурчих нь. За тэгээд тэр сургуулиуд гэсэн чинь тэр чинээгээрээ том цалинтай хамгийн өндөр албан тушаалтай ажлуудад нүүб мэтэд ороод дэлхийг удирдах, дэлхийн өнөөгийн чиг хандлага бодлогыг тодорхойлоо явцдаг болвол эсэргээрээ ядуу орны хүмүүс улам бүр боломжгүйдэж улам бүр дэлхийн ертөнц тэгш бус байдалд хуваагдана. Тиймээс ертөнц системийн онол дэлхийн ертөнцийг өнөөдөр таны яаж амьдарч байгааг тайлбарлаж чадах хамгийн хүчтэй онолуудын нэг.